Сайн бацхан үзэгчдээ улсын ерхий прокурорын газрын олон нийтийн харилцаа албанаас сар болгон бэлтгэн хүргэдэг прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн нэвтрүүлгээр 2026 оны 1-р сарын 1-ээс улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлсэн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн хэрэглээ ач холбогдлын талаар онцлог болонгаараа хүргэх болно. Мөн прокурорын байгууллагт 2026 оны 1-р сард болж өнгөрсөн үйл явдлын мэдээллүүдийг тус хүргэнэ. Нэвтрүүлэгтээ хамтаагаарай. Жил ирэх бүр эрх бүхий албан тушаалтны шалган шийдвэрлэх зөрчлийн талаарх гомдол мэдээлэл өссөн байна. Улсын хэмжээнд 2023 онд 3.1 сая зөрчил бүртгэгдэж байсан нь өмнөх жилээс 18%-аар, 2024 онд 3.3 сая зөрчил бүртгэгдсэн нь өмнөх жилээс 4.4%-аар, 2025 онд 4.8 сая зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оноос 45.3%-аар тус өсжээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, захин засаглал, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагааг ил тод шуурхай, үр ашигтай болгох зорилтын хүрээнд зөрчлийн талаарх гомдол мэдээлэл, шийдвэрлэлтийн мэдээллийг нийгмөр ил тод нэгдмэл их сурвалжид төвлөрүүлэх, зөрчил, шалган шийдвэрлэх болон хяналт тавих байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, харилцан мэдээлэл солилцоог сайжруулах зорилгоор зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүллээ. Монгол Улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны 2019 оны тогтоолын дагуу зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой мэдээллийг нэгтгэх нэгдсэн сан байгуулахаар шийдвэрлэж, уг ажлыг хууль зүйн дотоод хэргийн яам, улсын ерхий прокурорын газрын захиалгаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр IT Zone компани 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн. 2025 оны 7-р сарын 9-ний өдөр батлагдсан зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөрчил шалган шийдвэрлэх болон хяналт тавих байгууллагууд нэгдсэн сантаа байх эрх зүйн зохицуултыг тодорхой тусгаснаар зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг улсын хэмжээнд нэвтрүүлэх эрх зүйн үндэслэл бий болсон байна. Улсын ерхий прокурорын газрыг болон хууль зүйн дотоод хэргийн яамны захиалгаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн хөгжүүлэлтийн ажил одоо тасралтгүй хийгдсээр өнөөдөр ингээд улсын хэрэглээнд албан ёсоор нэвтрүүлж байгаагаа зарлаад нээлтийн хил ажиллагааг явуулж байгаамаа. За зөрчлийн бүртгэл мэдээллийн сангийн хувьд бол маш олон талын ач холбогдолтой байгаа. Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан маань төрийн мэдээллийн сангуудтай бас холбогдсон байгаа. Тэгэхээр зөрчлийн тухай хууль зөрчсөн зөрчилд оногдуулсан торог шийтгэлийг биелүүлэх ажиллагааг ил тод шуурхай явуулах юм нөхцөл боломж бүрдэж байгаа. Торгууль төлөгдсөн тохиолдолд бол одоо системийн төвшөнд шийдвэр нь бол автоматар ингээд баталгаажаад явна. За хамгийн сүүлд хэлэхэд одоо энэ нэгдсэн систем маань яг зөрчлийн хууль тогтоомжид нийцүүлэн одоо хуулийн процессын дагуу хөгжүүлэлт нь хийгдсэн байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор одоо зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эдийн албан агч нар бол ямар нэгэн алдаа зөрчил гаргахаас бол сэргийлнэ. Үүний цаана яах вэ гэхээр мэдээж хүний эрх хамгаалагдана, хууль тогтоомж одоо улсын хэмжээнд нэм үр хэрэгжих бодит нөхцөл байдал бүрднэ. Холбооны бүгд найрамдах Герман улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд захимжилтыг үр ашигтай ашиглаж байгаа хэд хэдэн жишээг хэлэх боломжтой. Юуны түрүүнд хүний оролцоог багасгаж хэлбэршүүлж өгдөг нь маш чухал ач холбогдолтой юм а. Захимжилтыг зөв ашигласнаар шийдвэр бодиттой гарах, ил тод болох боломжийг бүрдүүлдэг. Иргэдийн зүгээс зөрчлийн торгуулиа төлөх үйл явц нь ил тод нээлттэй болж эрх бүхий албан тушаалтантай харилцан ойлголцох боломжийг энэхүү бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж байна. Монгол Улсын хэмжээнд 65 чигүүргийн 1102 байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 13,000 орчим албан хаагч жилд 4 сая орчим зөрчлийг шалган шийдвэрлэж байгаа бөгөөд нэгдсэн сан хэрэглээнд нэвтэрснээр эрх бүхий албан хаагчид нь прокурорт биечлэн очихгүйгээр интернет холболттой аль ч газраас зөрчлийн гомдол мэдээллийг захимаар бүртгэж зөрчлийн хэргийн дугаарыг автоматар авч баримт бичгээ системээс боловсруулах боломжтой болсон байна. За цагдаагийн байгууллаганд улсын хэмжээнд бүртгэж байгаа зөрчлийн 90% шалган шийдвэрлэж байна. За цагдаагийн албан агч нарын зөрчил шалган шийдвэрлэхдээ зөрчлийн хэргийн дугаар материал за прокурорын зөвшөөрлийг прокурор дээр одоо биечлэн очиж авах шаардлагатай байсан бол за зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан үйл ажиллагаанд одоо нэвтэрснээр цаг хугацаа шаардсан эдгээр ажлуудыг одоо бүрэн захимж болсон. За үүний үр дүнд эрх бүхий албан агчдын зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа цаг хугацаа орон зай үл хамааран илүү хурдан хэлбэршиж за төв тавих шатны дараа нарын хяналт сайжирч за урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой төлөвлөх нөхцөл бүрдэж байна гэж үзэж байгаа.
За нөгөө талаар хүний эрхийн хамгаалах, за төрийн үйлчлэгийг ил тод байдлыг нэмэгдүүлэх, за хуульд эдлэх эрх хангагдан биелэгдэж байна. Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас зөрчилтэй холбоотой бүхий л статистик мэдээллүүдийг харах боломжтой. Зөрчлийн гомдол мэдээллийн тоо, хэргийн оролцогчид, шийдвэрлэлт, прокурорын хяналт, зөрчлийг шийдвэрлсэн шүүхийн шийдвэр болон шийтгэлийн биелэлтийн талаарх мэдээлэл нэг санд нэгдсэн байдлаар төвлөрсөн. За прокурорын байгууллагын зөрчлийн статистикийн үйл ажиллагааг эрхэлж түүний нэгдмэл байдлыг хангах чиглэлийг хэрэгжүүлэн ажилладаг. За энэ чиглэлийнхаа хүрээнд нийт Монгол улсын хэмжээнд үйлчлэгдсэн зөрчлийн статистик тоо мэдээг сар, улирал, жилээр нэгтгэн гаргадаг. За энэхүү статистикийн үйл ажиллагаа судалгааг гаргах ажиллагаа маань өмнө нь дундын нэгдсэн санхүү байсантай холбоотой. За зарим төрлийн судалгааг тухайн байгууллагуудаас цаасаар гаргуулan авах, за тоон үзүүлэлтүүд зарим тохиолдолд зөрөх гэх мэтчлэн хүндрэлүүд бол тулгардаг байсан. За одоо мэдээллийн нэг их сурвалжтай бассантай холбоотойгоор за дээрх одоо прокурорын байгууллагад учирдаг хүндрэлүүд арилгахын зэрэгцээ, за эрх бүхий байгууллага албан тушаалтан өвд хэрэгтэй мэдээллийг за шууд нэгдсэн сангаас гаргаа авах боломжтой болсон байгаа. Нэгдсэн систем 26 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхэлж хэрэглээнд дэвтэрсэн. За үүнээс хойш 1-р сарын 26-ны өдрийг хүртэл нийт 424,560 зөрчил бол бүртгэгдсэн нь бол харагдаж байна. За шийдвэрлэлийн байдлаар нь авч үзэх юм бол зөрчлийн хэрэгт 1984, за хялбаршуулсан журмаар 6,000 гэх мэтчлэнгээр за шийдвэрлэлтийнхаа хэлбэрүүд бас энэ дээр бол харагдаж байгаа. Тэгэхээр өмнө нь зөрчлийн хэрэг шийтгэл оногдуулсан болон хялбаршуулсан журмаар эрхгүй албан тушаалтан шийтгэл оногдуулж байгаа тохиолдолд прокурорын байгууллагад бичлэн авч бол бүртгүүлдэг байсан. За тэгэхээр дундын сантай болсон учраас эрхгүй албан тушаалтнууд эдгээр одоо зөрчлийн мэдээллүүдийг өөрсдөө нэгдсэн санд бол бүртгэж байгаа гэсэн үг. Тэгэхээр үүний цаана мэдээж прокурорын байгууллагад ирэх за өөрөөр хэлбэл энд байгаа 7,000 орчим тохиолдол бол одоо байхгүй болсон гэсэн үг ээ. За одоо зохилон үйлчлэгдсэн зөрчлийн мэдээллүүд бол энд харагдаж байна. За хамгийн их үйлчлэгдсэн бол замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зөрчих буюу бидний хамгийн сайн мэдэх одоо камераар шийтгэл оногдуулж байгаа эдгээр одоо зөрчлүүд бол бүртгэгдсэн байна. За үүний дараагаар олон нийтийн газар зүү бусаар бие авч явах гэх мэтчлэнгээр нийт одоо энэ нэгдсэн санд бүртгэгдсэн зөрчлүүдээс зохилон үйлдвэж байгаа зөрчлийг бол энд бол статистик байдлаар бол за бодит цагийн хоцрогдолгүйгээр бол харуулж байгаа. За мөн холбогдогчийн тухайд гэх юм бол хүн хууль этгээд шийтгэл оногдуулсан гэх мэтээр төрлүүдэд харуулж байна. За холбогдогчийн насны ангиллаар, за хүүсийн байдлаар гэх мэтчлэнгээр тав зүйлүүдийг бол харах бол боломжтой байна. За мөн зөрчлийн улмаас одоо учирсан хохирлын мөнгөн дүм, за оногдуулсан торгох шийтгэл, түүний биелэлтийн талаарх одоо тоо үзүүлэлтүүдийг бол мөн энэ хүү байдлаар бол харуулж байна. За мөн эдгээр одоо тоо үзүүлэлтүүдийг за улсын хэмжээнд болон за эрх бүхий байгууллагын хэмжээнд гих мэтчлэнгээр бол одоо ингэж сонголтыг хийж эрх бүхий албан тушаалтнууд бол судалгааг бол өөрсдөө гаргаж авч ашиглах бол боломжтой байгаа. За Аранхан аймагт 2780 гих мэтчлэнгээр газар нутгийн хэмжээнд бол хэдэн зөрчил бүртгэж байгааг бол эндээс мөн харах бол боломжтой байна. За дээрх судалгааг нийт эрх бүхий албан тушаалтан байгууллагууд бодит цагийн хоцрогдолгүйгээр за өөрийн хөстөхийн үйл ажиллагаанд бол хэрэглэх бүрэн боломжтой байгаа. Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг хэрэглээнд нэвтрүүлснээр улсын хэмжээнд статистик мэдээ тайлан нэг их сурвалжаас бодиттой үнэн зөв гарч холбогдох байгууллагуудын мэдээлэл солилцоо, ажлын уялдаа холбоо бодитоор сайжрах чухал ач холбогдолтой юм а. Улсын ерхий прокурорын газар, тагнуулын ерхий газар, цагдаагийн ерхий газрын хар тамхитай тэмцэх алба хамтран хар тамхи мансууралтай тэмцэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр хилцүүлэг зохион байгууллаа. Хилцүүлэгт Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Монгол улсын ерхийлөгчийн тамгын газрын хуулийн бодлогын газар, хууль зүйн дотоод хэргийн яамны удирдах албан тушаалтнууд оролцож санал солилцлоо. За энэ хүү хилцүүлэхээр тавигдсан мэдээлэлээс үзэхээр мансууруулах юм болон сэтгцэндэд бодистой холбоотой хэрэг бол 2024 онд бол 454 бүртгэгдчихсэн бол 2025 онд бол 555 болж одоо 22% өссөн байна. Мөн мансууруулах юм болон сэтгцэндэд бодисыг одоо хэрэгэлсэн ялагдчихын тухайд бол 24 онд бол 230 байсан бол за 25 онд бол 417 болж 21 орчим хувиар л одоо өссөн юм үзүүлэлттэй байгаа. Энэ төрлийн эргийг шүүх шилжүүлсэн хэргийн тухайд бол 24 онд бол одоо 184 эрэг шилжүүлжсэн бол 25 онд бол бид хүн 224 эргийг шүүхэж шилжүүлсэн байж байгаа. Өөрөөр хэлбэл мансууруулах юм сэтгцэндэд бодисыг одоо хэрэгэлсэн хүний тоо өссөн. За мөн одоо шүүхэж шилжүүлсэн хэргийн тоо өссөн байна гэж бол судалгаанаас харагдаж байгаа юм. Бид бүхэн энэ ажил арга хэмжээг энэ хилцүүлгийг зохион байгуулснаар мансууруулах юм сэтгцнөлөд бодисын олон улсын нөхцөл байдал, чиг хандлага, шин төрлийн мансууруулах бодисын хэрэглээ ямар байгаа талаар бас нэгдсэн ойлголттой болно.
Мөн хууль тогтоомжийн хэрэглээ цаашид одоо холбогд хууль тогтоомж нэмэлт өөрчлөлт оруулах болон шинжлэх хэрэгцээ шаардлагын талаарх саналаа нэгтгэж дээд чатны удирдах байгууллага албан тушаалтанд танилцуулна. Мөн энэ төрлийн гэмтэргийн дотоодын эрэлт хэрэгцээг бууруулах, хязгаарлах чиглэлээр уртан зэрэглэх ажлыг оновчтой үр дүнтэй зохион байгуулахаас чиглэлээ тодорхойлно гэсэн үр дүнг бид бүхэн харж байгаа. Мөн энэ хилцүүлэг зохион байгуул оны ихэнх зохион байгуулагдаад бид бүхэн бас 2026 онд чигүүргийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөө санал зөвлөмжөө боловсруулж шинэ ондоо бол хуулиар хүлээсэн энэ төрлийн гэмтэрэгтэй тэмцэх тасан зогсоох уртан зэрэглэх чиг үүргийн үр дүн маань тодорхой тоон болон чанарын үзүүлэлтийн хувьд бол ахиц үр дүн гарна гэж харж байгаа. Мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар хэлэлцээж хэрэг хянан шийдвэрлэх аргачлал зөвлөмж боловсруулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг эрх бүхий байгууллагад уламжлах, мөрдөх байгууллагатай хамтран хэрэгжүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг тодорхойллоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээнд техникийн хяналт тавих, цахим хяналт удирдлагын дэд төвийг харьяа 409-р нээлттэй халттай хорих ангид шинээр байгуулсантай холбогдуулан улс нийслэл дүүргийн прокурорын газрын прокурорууд үйл ажиллагаатай танилцаж санал солилцлоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу улсын ерхий прокурор, хууль зүйн дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээнд хяналтын тоног төхөөрөмж ашиглан хяналт тавих журмыг 2025 оны 3 дугаар сард баталсан. Хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ нь гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн суралцах, хөдөлмөрлөх эрхийг хангах, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай бодиттой явуулах нөхцөлийг бүрдүүлдэг онцлогтой. Мөн яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тохиолдлыг бууруулах, эрүү шүлт тулгах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зэрэг ач холбогдолтой юм а. Улсын ерхий прокурорын газраас прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул оронтойг нөхөх журамд заасны дагуу прокурорын туслах ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг. 6 дахь удаагийн сонгон шалгаруулалтыг 2026 оны 1-р сард зохион байгууллаа. Прокурорын байгууллагын туслах ажилтны нөөцийг бүрдүүлэх сонгон шалгаруулалтыг 2022-оос 2025 онд 5 удаа зохион байгуулж 1453 иргэн оролцсоноос 302 иргэнийг туслах ажилтны нөөц бүртгэж өнөөдрийн байдлаар 232 иргэнийг прокурорын туслах ажилтны албан тушаалд тамилсан байна. Журам заасны дагуу 60 болон түүнээс дээш оноо авсан 70 иргэнийг туслах ажилтны нөөцөд бүртгэж прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцах чиглүүлэх сургалтыг зохион байгуулад байна. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад нийт 421 иргэн бүртгүүлснээс хууль эрх зүйн мэдлэгийн сорилгын шалгалтад 232 оролцогч тэмцэн бодлого, эссе, ярилцлагын шалгалтад оролцож нийт онооны 60 ба түүнээс дээш оноо авсан 70 оролцогчийг прокурорын туслах ажилтны нөөцөд бүртгэсэн байна. Нөөцөд бүртгэсэн иргэдийн 62.9% нь эмэгтэй, 37.1% нь эрэгтэй бөгөөд 34.3% нь шүүгч, өмгөөлөгчийн туслах болон бусад төрийн байгууллагад ажилладаг, 27.1% нь прокурорын байгууллагын захиргаа үйлчилгээний ажилтан. Ихтэй сургууль төгссөн байдлын хувьд дотоод хэргийн их сургууль, Монгол Улсын их сургууль, их засаг олон улсын их сургууль, шихэг хотог зэрэг сургуулийн өсөгчд байна. Прокурорын туслах ажилтны нөөцөд бүртгүүлсэн иргэдэд чиглүүлэх сургалтыг зохион байгуулж, прокурорын байгууллагын чиг үүрэг үйл ажиллагааны онцлог, эрх зүйн зохицуулалт, ёс зүйн хэм хэмжээ, дотоод журам, цахим систем, албан хэрэг хөтөлтийн үйл ажиллагаа, туслах ажилтныг гүйцэтгэх үүрэг хариуцлагын талаар мэдээлэл өглөө. Намайг Бат гэдэг. Би Монгол Улсын их сургуулийг 2016 онд төгсөж, улмаар төрийн албанд шалгалтанд тэнцэж, төрийн байгууллагад ажилд орсон. Ажиллаж байсан байгууллагын дарга солигдсны дараа, шинээр томилогдсон дарга намайг ажлаас халсан тул шүүхэд хандсан. Шүүх үндэслэхүүгээр ажлаас халсан гэж дүгнээд, удирдлагын шийдвэрийг хүчингү болгон буцаан ажил томилох, ажилгүй байсан хугацааны цалин олгох шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу би ажилд орж, ажилгүй байсан хугацааны цалин болох 36 сая төгрөгөөр байгууллагаас гаргуулan авсан. Буруутай албан тушаалтны улмаас төрд учруулсан хохирлыг хэн хэрхэн төлөвлөдөг талаар судлаад, прокурорын байгууллага нь төрийн байгууллагын хүсэлтээр эсвэл өөрийн санаачлагаар
төр нийтийн эрх ашигт хохирол учруулсан тохиолдолд буруутай этгээдээр нөхөн төлөвлөхээр шүүхэд нэхэмжлэл гаргадаг гэдгийг олж мэдсэний улмаас өөрийн оршин суух газрын прокурорын байгууллагад хандаж өөрт болсон асуудлын талаар мэдээлж улмаар прокурорын газраас төрд учруулсан хохирлыг гин буруутай этгээдээр нөхөн төлөвлөхээр иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлыг нөхөн төлөвлөж ажилсан байна. За прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр за төр болоод нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзвэл төрийн болоод за өөрийн санаачлагаар иргэн болон захиргааны эрх хэн шийдвэрлэх ажиллагаанд төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалж оролцдог. За 2025 онд прокурорын байгууллагад за иргэний эрх шүүхэд хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцох 43 тэрбум төгрөгийн 1704 хүсэлтийг хүлээн авч шийдвэрлсэн байна. За тухайлбал төрийн прокурорын нэхэмжлэлийн маргааны төрлийг авч үзвэл за эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол, боловсролын зээлийн санд учирсан хохирол, за жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэрэг засгийн газрын тусгай сангуудад учирсан хохирлыг нөхөн төлөвлөх, за мөн зөрчил гэмтрийн улмаас учирсан хохирол, татвар нийгмийн даатгал, за албан тушаалтны хууль эсвэл ажиллагааны учирсан хохирол зэрэг маргаануудад оролцож иргэний эрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. 2025 онд прокурор иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар 12.3 тэрбум төгрөгийг төр нийтэд ашигтайгаар шийдвэрлүүлжээ. Тухайлбал хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд учирсан хохирол 2.8 тэрбум, гэмт хэрэг зөрчлийн улмаас төр нийтийн ашиг сонирхолд учирсан 693 сая төгрөг. Төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, төр чөлөөлсөн халсны улмаас төрд учруулсан 77 сая төгрөг. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 601 сая төгрөг. Боловсролын зээлийн санд учирсан 108 сая төгрөг. Сум хөгжүүлэх санд учирсан хохирол 834 сая төгрөг. Татвар нийгмийн даатгалд учирсан 1.2 тэрбум төгрөгийн хохирол төлбөрийг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Нэгж прокурорын газруудад төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлыг за шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан прокурор хариуцсан ажилтдаг байгаа. За 2025 онд за нэгж прокурорын газруудыг хамруулан за нийт эрх ашиг сонирхлыг хамгаалах айныг бол зохион байгуулсан. За айны хүрээнд бол нийлээдгүй ажил арга хэмжээг авч хэрэгжүүлж үр дүн гарсан. За тухайлбал авилгын гэмтрийн улмаас иргэдийг шударгаар газар эзэмших эрхэн зөрчигдсөн. За хууль бусаар газар олгосон асуудал төр бол дүн шинжилгээ хийгээд 15 иргэн нэг хууль этгээд толбогдох газрыг хүчингүй олгуулахаар нийслэлийн болоод дүүргийн стагаар автан бичиг хөргүүд тухайн олгосон газруудыг бол хүчингүй олгуулсан байна. За мөн нэр бүхэн 20 аж ахуй нэгж өөрийн эзэмшлийн газрын талбайгаас хэтрүүлэн барилга байгууламжид барьсан нийтийн эзэмшлийн газрыг дайруулж хашаа хайс татсан асуудлыг бол холбогдох хяналтын байгууллагаар нь судлуулж за хүчингүй олгох арга хэмжээ авсан. За мөн явган хүний гарц олон нийтийн газар хашаа хайс татаж барьсан 108 хашаа барилгыг бол буулгуулах ажлыг бол хийж гүйцэтгүүлсэн байна. Хяналт шалгалт явуулах эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран за хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлдэг байгууллагуудын за хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих налуу хашлах байхгүй байгаа асуудлууд дээр дүн шинжилгээ хийж за 20 аж ахуй нэгж толбогдуулан нэхэмжлэл бол гаргасан. За шүүхээс бол нэхэмжлэлийг хүлээн авч за аж ахуй нэгжүүдэд стандартын одоо явган хүний налуу хашлах байгуул бий болгохыг бол даалгасан шийдвэр гарсан байгаа. Прокурор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр шаардлага, дүгнэлт, алтан бичиг, мэдэгдэл бичиж холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргийлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах, нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөс өршлөн сэргийлэх зорилгоор сургалт яриа таниулга, хамтарсан уулзалт зөвлөгөөн хилцүүлэг хийх зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлэгтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.